Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээ хийнэ гэдэг бол их том асуудал. Монгол орн бол эрсдэс уур амьсгалтай далаагаас аслагдмал Төв Азийн хураа өндөрлөгт оршдог юм онцлогтой. Цөлжилт бол одоо өдөр бүр хоошоо одоо Сибирь тал руугаа явж байгаа. Одоо ямар сандал ингээд уул овоодыг одоо хашиж ихэлсэн шүү дээ. Манай Алтан овоо ганг нуурыг бол одоо хашаалсан. Өвөр Монголд л одоо уул овоогоо хашаалт юм байна гэж бодсон. Тэгээ энэ бол одоо маш том асуудал. Ялангуяа энэ одоо говь талын бүсэд одоо ажиллаж амжирч байгаа иргэдэд бол энэ их тийм одоо том эрсдэл байгаа шүү. За тийм учраас энэ үнэлгээтэй холбоотой зүйл дээр бид бол одоо онцгой анхаарал хандуулах учиртай. За хоёрдугаарт нь энэ орон нутгийн өрөө төрсний байгууллага гэдэг бол ийм хэвтэй элемент. Энэ бол ардчсан тогтолцоонд одоо оруулж ирсэн их том одоо өөрчлөлт шинжилтэй гэж би бол хувьдаа үздэг. Нөгөө талаас мэдээж одоо засаг одоо нэгдвэл Монгол улсын хувьд бол одоо босоо удирдлагатай бас ажилладаг. Тэгэхээр аль нэг талд нь одоо энэ одоо эрх мэдлийн одоо тэнцвэрийг хадгалсан ийм тогтолцоо бол манай өнөөгийн одоо үндсэн хуульд бол орсон бидний бол амин сүнс. Засгийн газар бол аль ч нам эрх барьж байгаас үл хамааран төсвийн орлогоо бүрдүүлэхийн тулд байгалийн одоо газрын хэвлэлийн баялагийг ашиглахыг бол эрмэлздэг аль ч улс оронд. Энэний тэнцвэрийг хангадаг нь бол орон нутгийн нутгийн өрөө төсвийн байгууллага буюу орон нутгийн уул уурхайн нөлөөлөлд өртөх ийм одоо иргэд малчид байдаг. Тэгээ би бол говь нутагт очиод бол бодсон ингээд энэ 5-7 оюутгаа гэдэг одоо Монголыг авч явж байгаа энэ хоёр том орд ийг авч үлдсэн хүмүүс бол манай одоо тэмээчд. Тийм учраас энэ ард иргэдийн үгийг сонсож одоо тэнцвэртэй байх нь хамгийн чухал зүйл. Тийм учраас энэ оруулж ирж байгаа хуулинд би одоо сайн талууд олон туссан баха гэдэгт найдаж байна. Тэгэхээр цаашдаа бол энэнийг илүү одоо баланс тэнцвэрийг хангаж явахгүй бол хүч төрж уул уурхайг олборлон ашигладаг үйл энэ ардчсан Монгол улсууд бол ерөөс нийцэхгүй. Тийм учраас энэ одоо нутгийн иргэдийн нөлөөлөлд өртөж байгааг хамгийн бага байхаар тооцох. Нутгийн иргэдийн одоо олон жил тэнд амьдрын суусан эрхийг хүндэтгэж тэдний саналыг заавал тусгах. Тэгээ зөвхөн одоо ингэж хэлцүүлсэн гэдгээрээ цаашаа үйл ажиллагаа явах юм бол энэ болохгүй. Ер нь бол одоо дэндүү шахаж болохгүй шүү дээ. Тэгээ их шахах юм бол одоо эргээд үр дагавар нь өөр гардаг. Тийм учраас энэ багийн иргэдийн нийтийн урал дээр нөлөөлөлд өртөж байгаа иргэдээс гарсан саналыг заавал тусгаж хэрэгжүүлдэг байх нь чухал. Ингэж чадахгүй бол энэ хуулийг өөрчилсөн цаг хугацааг одоо ингэж одоо богиносон гэдэг юм уу ийм шалтгаанаар одоо цаашаад явна гэх юм бол хэрэгжлэн дээр нь ямар нэгэн үр дагавар гарах юм бол за миний хувьд бол энэ талын бүсээ сонгогдсон гишүүнийхээ хувьд бол энэ заалтыг хүчтүрж явна гэх юм бол энэ дээр би эргэж хүчингүй болох энэ хуулийг би бол өргөн барина. Тийм учраас энэ дээр одоо хэрэгжилтийн үед нь илүү одоо онцгой анхаарч хүндэтгэж яваарэ. Энэ тал дээр ер нь одоо манай байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яам аж өдөр эрж байлийн яам ер нь ямар одоо бодолтой байгаа юм бэ? Энэ үгийг бол одоо өнөөдөр би бол хэлцэх үед үг хэлчлээ тийм ээ. За байгаль орчин аялал жуулчлалын яам ажлыг хариулъя. Яамны байр суурь сайд нь байвал олон зүв байгаа. Тэгээ сайд байхгүй. За төрийн нарийн бичгийн дарга хариулъя. За Бадран гишээний асуултанд хариулъя. Бид бас тантай ижил байр суурьтай байгаа. Төсөл аливаа төсөл хэрэгжиж байгаа газар нутгийн нөлөөллийн бүсэд байгаа иргэдийн саналыг заавалчгүй төсөл одоо үнэлгээнд одоо оруулах гэдэг дээр байр суурь нэгтэй байгаа. Одоо нэмэлт өөрчлөлтөөр орж байгаа заалтаар бол хийсэн судалгаагаар нөлөөллийн бүсэд амьдарч буй оршиж буй иргэдийн 70-аас 70 буюу түүнээс дээш хувийн саналыг энэ үнэлгээнд оруулах
ийм судалгаа гарсан байгаа. Тэгээд шаардлагатай тохиолдолд иргэдийн хуралдаж бас шийдвэрээ гаргах бүрэн эрх нь байгаа. Тэгээд энэ дээр бол яамны зүгээс бол бас нэгдсэн адил байр суурьтай байгаа. Хяналтаа тавиад явна. Хариуцлагын одоо механизмын талаар бас тодорхой бас заалтууд байгаа. За. Байхгүй. За тодруулъя. Бадамсрын гүшүү. Хамгийн их нөлөөлөл үзүүлэх нь уул уурхай газрын тосны одоо олборлолт байхгүй юу? Тэгээ ашиг нутамжийн шин чанараас хамаарат үзүүлж байгаа нөлөөлөл нь өөр. Жишээлбэл алтуул одоо тээвэр хэрэглэхгүй мөртлөө ус болон одоо химийн бодис хэрэглэдэг. Нүүрс бол одоо тээвэр маш их хэрэглэдэг. Одоо автозамын тээвэртэй асуудал ихтэй мөртлөө ус хэрэглэхгүй. Газрын тос бол ус чиргэлнэ, тээвэр чиргэлнэ, химийн бодис чиргэлнэ. Тэгэхээр нүг энэ хийх гэж байгаа төсөл чинь өөрөө нөлөөлөл нь янз бүр учраас өөр учраас энд нь тохирсон хамгийн бага сөрөг нөлөөлөлтөй байх тэр хувилбарыг сонгох гэж л байгаль орчны үнэлгээ хийж байгаа шүү дээ. Тэгээ харамсалтай нь яг бодит байдал дээр энэ бол тийм оновчтой бол хэрэгжихгүй байгаа. Тийм учраас би энийг хэрэгжилтэн дээр ингээ хууль сайжруулах нэг хэрэгээ. Хэрэгжүүлнэ гэдэг том асуудал. Оюн гүшүү хариулчих. Уул уурхай бас ямар байр суурьтайгаа бид цааш юу анхаарах хэрэгтэй. Бадамсрын гүшүүнээс ирж байгаа асуудал нэлээ чухал анхаарах хэрэгтэй. Иргэдийн анхаарал тавьдаг асуудал. Байгаль орчин нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль болохоор үнэлгээгээ хэрхэн хийж байгаа вэ гэдэг дээр процессыг нь хуульчилж өгж байгаа хууль гэдгийг та өөрөө бас яг салбарын уул уурхайтай нутгаас сонгогдсон салбарын бас өөр мэрэгчлэн хүний хувьд нэлээд сайн асуудлуудыг онож хэлж байна. Хамгийн гол нь хэрэгжилтэн дээр нь анхаарах хэрэгтэй юм лээ. Одоо энэ хуулийн төсөл дээр болохоор байгаль орчин нийгмийн үнэлгээг хийдэг болёо гэд бол нэг алхам агчиж байгаа. Тэр нийгмийн үнэлгээг хийхдээ тэгвэл яг яаж хийх юм бэ гэдэг дээрээ чинь журам гараа явах хэрэгтэй болчихж байгаа. Тэр нөх хуулиа батлаа хэд хэрэгжүүлнэ гэдэг маань энэ журман дээр нь хүртэл гişүүд бас байнгын орооноос дамжуулаад анхаарад яг бидний үг өгүүлбэр журмандаа бүтэн сууж уу гэдэгт нь хянаж явах хэрэгтэй юм лээ. Тэгээ энэ дээр анхаарч ажиллах чиглэлүүдийг энэ За мөнгөн цогийн ган хөл гишүүн асуулт асууя. За